Одоо л хөөрхөн гарах хэрэгтэй. Сайн байцгаана уу, шинэ 7 хоногийн минь Марлаа. За энэ 7 хоног би та бүхэндээ мансуурлах процессын талаар мэдэх ёстой зайлшгүй хэдэн мэдээллүүдийг хүргэнэ. Мансуурлах процесс гэж юу вэ? Энэ нь болохоор хүний төв мэдрэлийн систем нөлөөлж, хүний сэтгэл санаа, бие махбодын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, даамжраад хит донтол болон хит хамааралтай байдлыг үүсгэж өгдөг химийн гаралтай байцууд гэдэг юм аа. Бидэнд үүсч болох өвчлөлүүдийг хамгийн гол суурь шалтгаан болж өгдөг. Энэ даамжраад хорт авдар үүсгэх, тархины саажилт ч юм уу те үүсгэх боломжтой. Харин хүний биен дээр ил харагдах нөлөөллүүд нь гэх юм бол гадаа гарах, биен дээр ил шархлаа үүсэх, өвчлөлт үүсгэх. Тэгээ өвчлөлт үүсчүүд болохоор хүн заавал яг тэр хэрэгтний тайруулдаг. Гар ч юм уу те хуруу ч юм уу. Тэгээд үүнд донцсон хүмүүс нь болохоор хашрахгүйгээр улам цаашлаад идэг гэсэн үг. Нэг хуруугаа тайруулсан бол хоёр ч юм уу те тэрийгэ зогсож чадахгүйгээр дараажгаа гар руу орох гэх мэтчлэн эртлүүд үүсдэг гэсэн үг. Түр зургийн тайвшрал өгөх, аж аргалын гормон ялгарах тэ ингээд таны бүх асуудлыг шийдээд байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг болохоор хүмүүс энийг ингээд давтамжтайгаар олон удаа хэрэглээд байдаг байна. Тэгэхээр цаашдаа үүсэх үр дүнгийг боддгоо гэсэн үг байна. Янз бүрийн бодис битгий тариач, тарилаа гэхэд тэр бодис чинь өөрөө тунаг хэтрүүл өнгөрчин. 24 оноос хойш 10 хүн өнгөрлөө шүү дээ. 10 хүүхэд шүү бүр 18-аас 22 насны хүүхэд өнгөрчихөж байгаа байхгүй. Эд хийж үтэх наснд өнгөрчихөж. За тэгээд тайрагдж байгаа бол маш их олон шүү дээ. 40 орчим одоо гурваа гараа тайрууллаа тий. Дахиж нөгөө гараа тайруулад нэгэнт орцсон хүн бол гарахад хэцүү байхгүй юу. Тийм учраас аль болох одоо тэрнээс сэргийлэх нь чухал байгаа. Минь сангийнхан бол ерөөсөө жоргуу бол ерөөсөө юм битгий өгөөч. Ялангуяа 10 жилийн хүүхдүүдэд ийм өгөхөө болчихооч гэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгвэл үүнээс сэргийлж болох хэд хэдэн арга замууд байгаа. За нэгдүгээр гэх юм бол зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. За эцэгчүүд маань ч гэсэн энэ дээр анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдээ зөвхөн наа чин болохгүй, наа чин буруу гэдэг байхаас илүүтэйгээр яагаад болохгүй юм бэ? Яагаад буруу гэдгийг та нар мэдээллийн сайн өгөх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт гэх юм бол манай өсвөр үеийнхэн мэдээж хэрэг одоо найз нөхөдтэйгээ илүү их цаг хугацаа зарцуулдаг үе дээр явж байгаа. Тийм болохоор найз нөхдийн хүрээлэл те тэдний нөлөөлөл маш их чухал байдаг. Тэднийг даган дуурайх үйлдэлүүд ч юм уу те. Тиймээс хүрээлэлээ зөв сонгох хэрэгтэй. Та нарт одоо ингээд буруу зүйлс санал болгох юм бол үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. За 3 дахь гэх юм бол хүүхний сэтгэл зүгнээс энэ хамаарч идэг. Тийм болохоор сэтгэл зүгээ доктортой байлгахын тулд хүмүүстэй сайн ярилцах, болохгүй бол мэрэгжлийн одоо хүнээс зөвлөгөө авах юм уу тиймэрхүү байдлаар өөрийгөө тайван байлгах талаас илүү хандах юм бол эдгээр муу зуршлаас сэргийлэх боломжтой гэсэн үг. За дөрөвдүгээр гэх юм бол яг тэр мансуурлах процессыг хэрэглээд үүсгэж байгаа тэр дофамины мэдрэмжийг бидний өөр зүйлээс авч гисэн боломжтой байдаг. Тэгвэл өдөрт хийдэг энгийн жижиг зүйлсээсээ гэсэн үг. Та дасгал хөдөлгөөн хийх, дуртай спортоор хичээлэх, шин зүйлс турших, эсвэл хоббигоо хальт хөгжүүлэх ч юм уу тийм зүйлсээс авч болдог. Тийм учраас мансуурлах процесс нь бидний сонголт биш. Зөв мэдээлэлтэй байж цагаа зөв үр бүтээлтэй зөв цацацгаагаараа эх 7 хоног уулзтлаа. Түр баяртай.